Ээж охин хоёр угаалгын онгоцонд айд сандран нуугдана. Гадаа нэгэн мангас тэдэн рүү чимээгүйхэн төхөж байлаа. Түүний дөрвөн мөчөнд асар хүчтэй харагдана. Толгой дээрээ бүрээ цэцэг шиг хэлбэртэй зүйлтэй аж. Мангас угаалгын онгоц руу төхөж очих үед хаалганы цаанаас гэрийн эзний дуудах чимээ сонсогдов. Тэрээр гэрт нь ямар нэгэн ёр бусын зүйл болж байгааг анзаарчээ. Тэр охиныхоо унтлахын өрөө рүү маш болгоомжтой орсон ч аимшигт мангас түүний ардаас гинт гарч ирэхийг сансангүй. Эцэг нь мангастай нүүр тулмагцаа газар цохигдсон унлаа. Хоол ээжтэйгээ угаалгын онгоцноос мүлхэн гарч ирэв. Тэдний нүдэнд зөвхөн айдас хүйдэс хуржээ. Уг нь тэр шөнө охин 50 мунтаж байсан юм. Гэтэл гинт өрөөнийх нь гэрэл анивчиж эхлэв. Тааз нь ямар ч шалтгаангүйгээр цуурч эхлэх нь тэр. Домогт мавир орон зайн заагийг тас татан толгоогоо цохиулгав. Хоол орныхоо ирмгээс чанга гэгчин зуурч амжжээ. Ингэсний ачаар л тэр мангаст өөр ертөнц рүү чирэгдсэнгүй. Тэрээр орилсоор угаалгын өрөө рүү гүйн орлоо. Мангас ирсэн тухай ээжтэй хэлв. Эхэндээ ээж нь охиноо хардаарч зүүдэлсэн гэж боджээ. Гэвч охиныхоо толгой дээрх цусны мөрийг хараад байдал буруу тийшээ эргэснийг сайн нэг ухаарав. Угаалгын өрөөний гэрэл замбраагүй анивчиж мангасын хүнд хөлийн чимээ улам бүр ойрцоор байлаа. Азар аав нь цагтаа гарч ирж тэдэнд зүгтах бахан хугацаа хожиж өгөв. Ээж нь энэ дайланд охиноо аваад зүгтсэн боловч мангас орон зайн ангалаар дамжин хаалганы өмнө гинэт гарч ирэв. Тэр хоёр гал тогооны өрөөнд хавчигдан зүгтах газаргүй боллоо. Аюул тулгарсан тэр мөчид ээж нь охиноо ардаа нуу хамгаалж мангастай ганцаараа нүүр тулахаар шийджээ. Нэнси Элвин нар гэрт нь ирэх үед нүднийх нь өмнөх аимшигт дүр зургийг хараад мэл гайхаж хоцров. Эцэг их нь цусан далай дунд хөдөлгөөнгүй хэвтэн. Харин бяцхан хоолын өрөө ертөнц рүү авч явагджээ. Мавирын үлдээсэн орон зайн ангал хаагдах гэж байлаа. Элвин огтхонч эргэлзэлгүйгээр дотогш үсрэн оров. Нэнси эцэг ихийг нь яаралтай эмнэлэгт хүргэлээ. Тэр хоёрын биеийн байдал хүнд байгаач Азар амь насанд нь аюулгүй гэв. Найзууд нь маш их уурсаж байсан ч бас нэгэн зүйлийг огтхонч ойлгохгүй байлаа. Яагаад мавир зөвхөн бяцхан хоолыг авч явсан юм бол? Тэгээд бас яагаад эцэг ихийг нь амьд үлдээсэн бэ? Энэ байдал үйл сургаггүй болох үеийнхтэй тун төстэй байна. Өнөөдөр яг 11 дугаар сарын 3-ны өдөр. Үйл 6-ны өдөр баригдсан билээ. Өөрөөр хэлбэл 3 хоногийн дараа ямар нэгэн зүйл болох нэ. Их мавир Викн. Асар том хувилдаан бэлтэж байгаа нийлт. Одоо түүнийг зогсоож хоолыг аварч чадах цорын ганц хүн зөвхөн Элвин л байх шиг байна. Хоолли. Өөр ертөнцийн тэнгэр үргэлжил манантай бүүдгэр ажээ. Элвин нэргэн тойрноо маш болгоомжтой ажиллана. Гинэт урт нь бүл ясаг чимээ гарлаа. Тэрээр шууд л эргэж харан модны ард нуугдав. Чимээ гарагчийг дөхөж ирэх үед Элвин гараа өргөн ёр бусын хүчийг ашиглахаар зөнгөв. Гэтэл тэр том алдаа гаргаснаа сая л мэдлээ. Ирж яваа хүн нь түүний өргөж авсан аав Хоббер байв. Элвин гадаа ертөнцид юу болсон тухай түүнд товчхон тайлбарлаж өгөв. Үүний дараа тэд эргэн тойрноос сижүүр хайж эхэллээ. Газар дээр тодорхой зайд цусны мөр үлджээ. Энэ нь шархацсан мавирын үлдээсэн мөр байх ёстой. Энэ л хойлыг олж аврах цорын ганц найдвар нь боллоо. Харин бодит ертөнцид бол үйл өөрт нь тохиолдоод байгаа хачирхалтай зүйлсийн талаар ээжтэй нэг нүгөө хэлв. Тэрээр мангастай хараагаа хуваалцаад байх шиг байна. Магварын нэгдмэл ухамсартай холбогдчихсан мэт мэдрэмж төрнө. Өмнө нь Викнад олзлогдсноос хойш ийм мэдрэмж хэд хэдэн удаа дараалан төрөх болжээ. Хажууд нь байсан Робин үүнийг сонсоод өөрийн бодлоо хэлв. Магадгүй үйл бол нэг төрлийн дохио хүлээн авахч байх. Хоёр ертөнцийг холбох харилцаа холбооны гүр болох боломжтой. Үйл үүнийг сонсоод нүдэн сэргээд ирэв. Өмнө нь Магвар гарч ирэх болгонд түүний хүзүүний ард хүйт оргиж хачин болдог байж магадгүй Робины хэлсэн аргаар үнэхээр оролдоод үзэх хэрэгтэй байх. Ээж нь хүүдээ ямар нэгэн зүйлс тохиолдох вэ гэж ихэд санаа зовно. Тиймээс түүнийг аюултай алхам хийхгүй байхыг хичээнгүйлэн ятгав. Гэвч үйл нэгэнд шийджээ. Юу ч болсон заавал нэг үзээд алдахаар болов. Тэгээд тэр дороо л Робинтай хамт хойлогийн сургаггүй болсон сургууль дээр ирлээ. Талбай дээр хүл тавих агшинд өнөөх танил мэдрэмж дахин төрөв. Тэнгэрч бас эргэлдэж эхэллээ. Энэ лав Викнан байх. Тэр дараагийн хохирогчоо дээрээс толдож байна. Үүнийг бодтол үйл нэгэн аимшигтай үннийг ухаарав. Тэр Магвартай ухамсараа хуваалцах үед Викнач бас түүний дотоод сэтгэлийг нэвт харж байж. Өөрөөр хэлбэл тэрээр бодит ертөнцид дэх Викнагийн нүд болсон байна. Өрөө ертөнцид Элвин Хоббер хоёр Магварын цусны мөрийг дагсаар ойн гүн рүү орлоо. Охины сэтгэлд маш хүчтэй төгшөөр төрнө. Тэрээр өөрийн мэдлгүй алхаагаа түргэсгэв. Гэвч төд удалгүй тэр хоёр зэрэг зогсох нь тэр. Учир нь замыг нь аврах том махан хан хааж байлаа. Элвин газраас хойлогийн гутлыг олж харав. Тэр хананы цаана байгаа бололтой. Аргагүй шүү дээ. Тийм болохоор Сионын уц ярээ хойлог мэдэрч чадахгүй байж. Гэвч энэ махан хан тэнгэр багнадсан өндөр юм. Даваад гарах ямар ч боломжгүй. Элвиний зүн совин түнд энэ хананы цаана нэгэн зүйл байгааг хэлв. Энэ бол Викнагийн өөрийн гараар бүтээсэн цоо шин ертөнц. Түүний таамаглаж байснаар олцогдсон бяцхан хойлог бүрх малгайтай залуугийн заавраар нэгэн тансаг харш руу аажуухан алхам орлоо. Бяцхан охин огтхонч эсэргүүцсэнгүй. Бүх зүйл маш ердийн мэт харагдана. Учир нь хойлыг бодит ертөнцид энэ бүрх малгайтай залууг харж байсан юм.
Игэл хүмүүс түүнийг агаартай яриад байгаа мэт харагддагч. Үнэн дээр тэр бүрх малгайтай залуутай харилцаж байж тэрээр охин болон түүний гэр бүлийн аюулгүй байдлыг хамгаална гэж амласан. Одоо тэр амлалтаа үнэхээр хүрч байна. Зөвхөн хойлог Магварын савраас авраад зогсохгүй. Магвараас хол аюулгүй газар түүнийг байрлуулжээ. Бүрх малгайтай залуу түүнийг энд 50 амьдар гэв. Удахгүй хойлогийн гэр бүл найз нөхдөнд ч бас ирж уулзах болно гин. Бяцхан хойл юунд итгэв. Бүрх малгайтай залуугийн хэн болоход огтхон ч эргэлцсэнгүй. Харин нөгөө талд Иливийн Хоппер хоёр махан ханыг нэвтлэхээр хамаг хүчээрээ оролдож байв. Гэвч тэр хоёр ямар ч арга хэрэглээд өөрийгөө нөхөн төлжүүлдэг энэ хаалтыг эвдэж чадсангүй. Иливийн түр амс хийж Сионын уцыг хуримтлуулахар шийдэв. Дараа нь хамаг хүчээрээ махан ханыг цохиж нураах болно. Хоппер түүний хүчээ дими бүү бар гэж ятгав. Энэ бол зөвхөн түүхий хүчээр эвдэж болох зүйл биш юм. Түүнээс гадна хойлог тэнд байгаа эсгэд тэр итгэлгүй байлаа. Хоёр тал ширүүн маргалдаж байх зуур. Асаас гинэт цэргийн машины хүчтэй нүргэн сонсогдов. Иливийн зүгтхийг завдсан боловч машин дээрх дууны долгионы зэвсэгт хүчээр зогсоогдов. Цэргүүдийг махан хананы дэргэд ирэх үед Хоппер хөдөлж чадахгүй болсон Иливинийг аваад аврах том сурталчилгааны самбарын ард нуугдав. Цэргийн дарга ихэндээ ямар нэгэн юр бусын зүйл анзаарсангүй. Гэвч Хопперийн үлдээсэн хутгийг хартал тэрээр тэр хоёрыг ойрхон нуугдаж байгааг гадарлав. Тиймээс дууны долгионы зэвсгээ ажилуулах тушаал өгч эргэн тойрныг ялгуургүйгээр шүршиж эхлэв. Иливиний зовж тарчилсан орхилдоо цэргүүдийн анхаарлыг тэр даруй татав. Тэд сурталчилгааны самбар руу хурдтайгаар бүчлээ. Хоппер цаашид нуугдах аргагүй болсныг ойлгов. Тэгээд зөрөгтэйгээр сүрэг дайралт хийлээ. Тэрээр цэргүүдийн эхний галыг төвөггүй болтож шууд гар бөмбөг гаргаж шидлээ. Энэхүү эмх замраагүй байдлыг ашиглан Хоппер бууга гаргаж мэргэн буудан дууны долгионы зэвсгийг устгаж чадав. Хөдөлж чадахтай болсон Иливийн тэр даруй тулаанд нэгдэж нүд ирэмхийн зуур цэргийн бүлгийг арчиж хаяв. Харин бодит ертөнцид байгаа үйл сургууль дээрээ маван буюу Викнагийн ухамсартай холбогдов. Түүний харж буйг хуваалцаж байхдаа тэр нэгэн махлаг хүүг онигч байгааг олж мэдэв. Тэрээр энэ мэдээг найзуудтай яаран дуулгалаа. Бяцхан холи бол Викнагийн зөвхөн эхний байн байж тэр илүү олон хүүхдийг хулгайлахаар төлөвлөж байна. Шалтгаан болон зорилго нь тодорхойгүй байгаач үйл үүнийг ашиглан сүрэг дайралт хийж чадна гэж үзв. Тэрээр нарийн төлөвлөгөөгөө аль хэдийн боловсруулжээ. Эхлээд махлаг хүүг аюулгүй газар нууж хамгаална. Дараа нь түүний гэрт хавх тавьж ирэх мавныг хашрааж өгнө. Тэгээд далиндуулан түүн дээр байршил тогтоогч суулгана. Ингэснээр Викнагийн төлөвлөгөөг нураагаад зогсохгүй. Үүргийг нь олж хойлог аврах боломжтой болно. Бүгд энэ аргыг дажгүй гэж үзв. Гэхдээ Викнагийн байн үнэхээр тэр махлаг хүү мөн байх ёстой. Үнэн дээр уйлын таамаглал огтхон ч зөрөөгүй юм. Уруу ертөнцид бүрх малгайтай залуу хойлог хэлэхдээ дараагийн ирж нэгдэх хүн бол түүний ангийн махлаг хүү гин. Бяцхан охин үүнийг сонсоод сандарч эхлэв. Учир нь сургууль дээр тэр махлаг хүү охинтой дандаа таарамжгүй байдаг байв. Бүрх малгайтай залуу урдийн адил дүлгүүн байж махлаг хүүг хизээч үүмэн тарихгүй гэж амлав. Тэгээд одоо түүнийг авахар явлаа. Явхаасаа өмнө бүрх малгайтай залуу дахин захиж үүдний жижиг төгөл рүү хизээч орж болохгүй гэв. Бяцхан хойлог баяртайгаар толгой дохин зөвшөөрөв. Учир нь бүрх малгайтай залуу түүнд хамгийн дуртай тоглоомыг нь өгсөн юм. Гэвч хойлог байшин руу буцаж орох үед төгөл дотор хэн нэгэн өөрийг нь ажиглаж байгааг бүдэг бадаг анзаарав. Эхэндээ хойлог үүнийг нэг их тоосонгүй. Энэхүү танихгүй байшинд урамтай тоглож байтал гинэт гадаа хаалганы хонх дуугарав. Охин зориг гарган хаалгаа нээсэн боловч хүний бараач байсангүй. Гэхдээ шуудангийн хайрцгийн таг хөдсөн нь илт байв. Дотор нь нэгэн зурус байлаа. Түүн дээр бүрх малгайтай залууд түүний тусламж хэрэгтэй байгааг бичжээ. Мөн нэгэн зураг болон луужин хавсрагсан байв. Хоол ихэндээ ийм аюултай зүйл хийж зүрхэлсэнгүй. Гэвч ах Майкийнхаа өөрийг нь зоригжуулж байсан үгсийг саналаа. Эцэст нь тэрээр зоригтойгоор ой руу алхан орлоо. Энэ зуур асар том махлаг ханы нөгөө талд цэргийн томоохон анги нэмэлт хүч болон иржээ. Харамсалтай нь Иливийн Хоппер хоёр аль хэдийн сурггүй алга болсон байв. Өнгөт арьст командлагч ихэд хилэгнэж цэрэг рүү довтсон новшнуудыг заавал барина гэж тангараглана. Гэвч Хоппер тэр хоёрыг холгүйхэн нуугдаж байгааг мэдсэнгүй. Түүнчлэн тэд нэг цэргийг олзолж амжжээ. Тэд махлаг ханыг хэрхэн нэвтлэхээ мэдэхгүй байсан тул тэр цэргээс эхлэхээр шийдэж хэрэгтэй мэдээлэл олж авч чадах хэсгээ үзэхээр болов. Иливийн шууд юр бусын хүчийг ашиглан олцогдогчийн оюун санаанд нэвтрлээ. Гэтэл нөгөөх нь баггүй тушаалтай офицер байж таарав. Тэр цэргийнхний олон нууцыг мэдэж байлаа. Гэвч түүний ой санамжийн хамгийн гүнд цэргийн бүсийн лабораторид нэгэн нууцлаг металл хаалга нуугдаж байв. Иливийн тэрхүү хаалганы тухай дурсамжийг хүчээр нээх гэж оролдох үед олцогдсон офицер хамаг хүчээрээ эсэргүүцэж эхлэв. Эцэст нь тэр ачааллаа дийлэлгүй ухаан алдаад унчихв. Гэвч Иливийн төмөр хаалганы цаадахыг тодорхой харж чадлаа. Тэнд нэгэн хүнийг хорж байсан бөгөөд тэр нь өөртөө адилхан Сионын уцтын нэгэн байв. Тэр хоёрт нэгэн ижил таамаг төрлөө. Цэргийнх нь Викнаг барьчихаж харин бодит ертөнцид Луксын охин дүү ангийнх нь хүүхэд гэсэн нэрээр тусгай пицца авчирч махлаг хүүгийн зочлов. Төлөвлөгөө ёсоор болж махлаг хүүгийн гэр бүлийнхэн бүгд унтаж хоцров. Уйс болон бусад нь аль хэдийн хүлээж байлаа.
Өмнө нь гаргасан төлөвлөгөөний дагуу хоёр нь машинаар махлаг хүүг гэр бүлийнхнийх нь хамт авч яв. Бусад гишүүд махлаг хүүгийн гэрт үлдэж янз бүрийн хавх бэлдэв. Уйл Мавинг өнөө шөнө ирнэ гэдэгт итгэлтэй байлаа. Тэр үед түүнд үзүүлээд өгөндөө. Тэгтэл үнэхээр л шүн болох үед өрөөний гэрэл тогтворгүй анивчиж эхлэв. Мавын орон зайн ан цавыг нээж махлаг хүүгийн унтлагын өрөөнд нэвтрв. Гэвч орон дээр хэвтэж байсан нь ердөө л хиймэл хүүхэлтэй байлаа. Яг энэ үед Лукас гарч ирж санаатаагаар Мавингийн анхаарлыг татав. Тэгээд түүнийг араасаа дагуулan алхамаар зан руу хөтлөв. Ихээхэн саад бэрхшээлийг туулсны эцэст Мавинг төмөр утсан торонд гацаж орхив. Удаан бэлдсэн Нэнси түүний нуруу руу байршил тогтоогч харав. Үүний араас хид хідэн шатаагч шингэнтэй шидэж мангас бүхэлдээ галт автлаа. Тэрээр дургуйцсан хід архирч байгаад ханыг эвдэн уруу ертөнц рүүгээ зүгтлээ. Уйлын төлөвлөгөө тун амжилттай хэрэгжив. Гадаа хүлээж байсан Дастин тэр хоёр Мавингийн байршлын дохиог хэдийн авчээ. Гэвч нөгөөх нь чиглэлээ маш хурдан өөрчлөв. Тэр новш гинэд уйлын байгаа ферм рүү чиглэн давхлаа. Харин энэ үед уйл мангас ойртон ирж байгааг мэдэрч байх шиг байв. Мангас махлаг хүүгийн байгаа газрыг мэдчихэн гэж тэр сансангүй. Одоо ширүүн тулаан болох нь гарцаагүй. Ингээд хачирхалтай зүйлс. 1, 2, 3 ангийн агуулга дууслаа. Таалагдсан бол үргэлжлүүлэн дагаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.